Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар үзүүлж байна. Нэг Монгол. Хүн төрлөختөн нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж, улс орон бүр өөр өөрсдийн асуудлуудтай нүүр тулж байна. Монголчууд бид ч бусдын адил өөрсдийн асуудалтай нүүр тулан хүнд цагийг хамтдаа даван туулж байна. Гэхдээ бид шантрах ёсгүй. Яагаад гэвэл бидний өвгдөөс үүнээс ч хүнд хэцүү цагийн шургийг сөрөн зогсож өнөөдрийн Монгол улсыг бүтээсэн бахархам түүхтэй. Энэ түүх цаашид ч үргэлжлэх болно. Яагаад гэвэл бид нэг л их оронтой нэг монголчууд. Хүнд цагийг бид эв нэгдлийг хүчээр даван туулах болно. Нэг Монгол хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол улсын ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэх батлан тохирлоо. Монгол улсын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуул болж монголчууд шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх ойд хөрш Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өмнөд хөрш бүгд найрамдах хятад улсын дарга Си Цзиньпин нартай сар ярьж цаашдын замын зураг тохиролцсон. Нэг Монгол. Улс төр эдийн засгийн маргаан мэтгэлцсэн нийгэм эдийн засгийн асуудлууд урд өмнөж байсан, одоо ч байгаа. Ер нь цаашид ч байх бах. Гэхдээ энэ бүхний ард нэгэн асуудал чимээгүйхэн уруудан доройтож мартагдсаар ирсэн. Энэ бол Монгол орныг нөмөрсөн байгаль орчны доройтол, чимээгүй тахал болсон цөлжилтийн асуудал юм. Хэдэн минут яг одоо юм байна. Манад үүсэж байгаа шар шураан шураг бидний хувьд нэг толгодсон асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувийн сүлжилт, газрын дороолт ямар нэгэн хэмжээгээр өртөөд байна. Энд бол тэгээд одоо мал идэхэд юм байх юм болохгүй. Хэцүү юм шүү. Хөршигнэргүүлээд чи уулаа шүү. Очоо өцгөд нүд нь бомбарлаад гэх таглаа хитаач. Одоо энд бол 300 гаруй бог мал ингээд элсэнд дарагдсан байна. Тэнгэр гээд харахгүй бол юм ч үзэрхгүй. Дээш арайч чүүтэл гэлтэй. Гэрээ нэг юм олж ирсэн. Өөрөө чарахгүй ингээд гарын үлдвэрд байх юм харагдахгүй. Тийм байхгүй зүгээр гэрэл унтрааж байгаа юм шиг канал тарж байгаа юм шиг таг гарахгүй. Сүүлийн жилүүдэд шар шорон шуурганы тоо эрс нэмэгдэж 2007 оноос 2017 оны хооронд 245 хүчтэй шуурга болжээ. 2018 оноос 2021 оны хооронд ердөө 3 жилд 306 удаа шар шорон шуурга болсныг үндэсний статистикийн хорооны тоо баримт харуулж байна. Энэ бол Монгол орныг нөмөрсөн байгаль орчны доройтол, чимээгүй тахал болсон цөлжилтийн асуудал юм. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77% цөлжилт газрын доройтолд өртөөд байна. Энэ байдал цаашид үргэлжилвэл тун удахгүй бид хөрсөө алдах аюултай нүүр тулах юм аа. Газрын гарц гэж юу н гарахаа байж хад
Намайг очтой янз бүрийн ногоор хулгардагс одоо таан дээрс хоёроос өөр юм зургхан байсан юм байна. Тийм л байна дөө. Ургамал улдас бол муухан талдаа болоод байна. Өөрөөр гараад. Зөвлөлт бол ерөөсөө жилээс жилд мэдэгдэж байна л да. Шар шорон шуурах гэдэг бол ерөөсөө хавар тавьдаг байсан бол одоо баг авар байтгаа өвөлж тавьдаг. Жилийн дөрвөлрэлт баг шороо тавьж шин. Намайг баг байхад ерөөсөн мал идэж барахааргүй өстэй байсан. Байдаг байсан. Тэгсэн чи одоо ерөөсөн байхгүй болсон сүүлийн 10 жилийн дургадаг ургамлууд байхгүй болж байна. Мэдгүй одоо тэгэл энэ нэсл мэдээж дор болно шүү дээ. Одоо ийм зэрэгтэй бас шороо мороо юм байна. 30 жилийн дараа бол бүр л амир болно. Одоо хүмүүсийн энэ байгальтайгаа харьцаа маш муудсан гэж боддог. Монголын шар шорон шуурга бол зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол бүс нутгийн төдийгүй олон улсын асуудал. Монголоос ихтэй шар шорон шуурга Хятад улс, Япон, Солонгосыг нэрвэж цаашлаад Америкийн улсын Калифорни төрдгийг эрдэмтэд тогтоогод байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц өгөх нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс монголчууд 2030 он гэхэд тэр бумаар тоологдох мод тарьж ургуулна гэж амласан. Энэ бодлогын цаана ямар зүйлүүд байгаа вэ? Бодлого 1. Олон улсын анхаарлыг цөлжиж буй Монгол оронд хандуулах. Тэр бумод үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын ерөнхийлөгч Америкийн улсын Нью-Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт эндэр дээрээс зарласан нь олон улсын анхаарлыг Монголд хандуулах бодлого байсан юм. За Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц ерөнхий ассамблеийн санал шүүмжлэлд оролцож, за олон улсын харилцааны асуудлаар Монгол улсын байр суурийг илэрхийлэх юм а. Президент de la Mongolie. Манад үүсэж байгаа шар шорон шуурга бидний хувьд нэг толгодсон асуудал болж байна. Тиймээс дэлхийн нийтийн толгороод буй өвөр амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр умаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өнүүлж эхлээд байна. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт болон Монгол улсын өмнөх хулгамдаад байгаа шар шорон шуурга за цөлжилтийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахыг зорилоо. Бодлого 2. Дотоодын хүнс үйлдвэрлэл. Үүнийг дагсан ажлын байр нэмэгдүүлэх. Тэр мод үндэсний хөдөлгөөн хэрэгснээр бид хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангаж импортоор авдаг жимсхэн хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж олон сая малынхаа хичээлийг бэлдэж олон мянган хүнийг ажлын байраар хангах нийгэм эдийн засгийн үр өгөөж бий болно гэж үзэж байна. Нэгэн түүх ярив. 1921 онд тухайн үед Монголд байсан бүх шашны төлөөллүүд нэг дор цугласан байдаг. Үүнээс яг 100 жилийн дараа буюу 2021 онд тэр бумод үндэсний хөдөлгөөнд нэгдэж Монголд байгаа шашны төлөөллүүд мод тарьсан юм а. Эсрэг тесрэг байр суурьтай улс төрийн намууд төр хувийн хэмжлэгэлтгүй аж ахуйн нэгжүүд иргэд бүгдээрээ цуглаж төрийн тэргүүнийхээ босгосон тэр бумод үндэсний хөдөлгөөн гэсэн туган дор нэгдэж чадсан юм. Иргэд нэгдлээ. Хүрэлцэх бол одоо сая тэр юундаар ийм амлалт авлаа тэр юм уу. Энэ бол одоо ястай нэг нүдэ олсон юм. Ерөнхийлөгчийн санаачсан санаачлаад одоо бүгдээрээ дэмжиж Бүгдээрээ хэрэгжүүлж дэмжицгээе. Хүн бүхэн мод тарьцгаая. Аж ахуйн нэгжүүд нэгдлээ. энэ Монгол орноо ингэж ойжуулах гэж байгаа нь бол үнэхээр зөв оновчтой ийм үйл хэрэг болно гэж би бодож байна. Жил одоо тодорхой тоогоор нэмсээр байгаад л 10 жилийн дараа тэр бомб гарсан. Элчин сайдууд нэгдлээ. Мне кажется, что очень важно. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хувийг зарцуулна гэж ерөнхийлөгч хүрэлц өг сая хэллээ. Энэ бол Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачлагыг бүрэн дэмжиж байгаа. Хамтран ажиллахад бэлэн байна. Одоо хойчвийн төлөө ерөнхийлөгч ийм агуу санаачлагыг дэвшүүлсэн байна гэж би ойлгосон байна.
Хятад улсын дарга Ши Жинпин Монгол улсын ерөнхийлөгч Хурлсахгүйд утсаар ярихад бол хамтран цөлжилтөд тэмцэнэ гэж тохирлсон байгаа. I am very much applauding. Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачлагыг бүгд найрамдах Чех улс дэмжинэ. Yeah, I think it's Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд даяар олон хүндрэл учирч байна. Тэр бүм мод тарих санаачлага цагаа олсон гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол улсад маш олон сорилт тулгарч байгаа учраас илүү их чармайх хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгч манлайл үзүүлж байгаад баяртай байна. Шашны байгууллагууд нэгдлээ. Энэ санаатлагыг хот өдөөгөө маш өргөнөөр дэмжин талархаж мод тарьж байгааг бид хүм харж байна. Одоо манай тэнгэр үзэлтнүүд эхний ээлжинд 1 сая модыг ямар ч байсан энэ жилдээ багтаага тавина гэж одоо бас хэлэхэд таатай байна. Энэ нэмэлттэй байх юм бол ингээд бүгдийг хийж чадна гэдгийг бас өнөөдөр бас үйл ажиллагаанаас дамжуулан ингээд маш их мэдэрлээ. Ерөнхийлөгчийн зохион байгуулж байгаа хэмжээний хүрээнд бас дахиад энэ Монголын олон шашны төлөөлөл нэг дор нэгдэж байгаа нь бас тийм бэрхтэлтэй сайхан үйл явдал гэж харж байна. Улс төрийн намууд нэгдлээ. Сая нүүбийн эндэр дээр ерөнхийлөгч хөрсөх тэрбум мод тарих санаачлаг гаргасан. Энэ санаачлагыг ардсан намын 200 мянган гишүүд уухайлан бодлогын хувьд дэмжиж идэвхтэй оролцоно гэдгээс энэ эндэр дээрээс хариуцлагатайгаар хэлж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол бол үнэхээр цөлжилт нүүрс орн болж орж байгаа. Бид нэр 25 сая толгой малтай байсан бол өнөөдөр 75 сая 80 сая толгой малтай болсон. 9 жилийн дараа 10 жилийн дараа энэ зорилт одоо ингээд биелсэн байх юм бол дэлхийн бүх улс хурлууд монголчууд бас ярьсан зүйлээ хийчдэг ийм ард түмэн шүү гэж үнэлэх ёстой. Үнэлүүлэхийн тулд өнөөдрөөс эхлээл хүн болгон хичээх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд эх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж тэр бүхий 21 уул уурхайн компани 2030 он хүртэл нийт 608.5 сая мод тарьж ургуулахаа батламжууллаа. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулахаа батламжууллаа. Тийм мэдээч энэ бол үндэсний хэмжээний бол хөдөлгөөн болж өрнөх ёстой. Монголчууд бид бүгдээрээ одоо энэ байгальд их орноо одоо хамгаалж ирээдүйд өвлүүлж өгөхийн төлөө одоо зүтгэж байгаа хувь нэмэр оруулж байгааг харах ёстой. Хажуугаар нь бас нэг юм арай нэг төрөвчлсөн инновацлог шийдэл ийм бас үйлдвэр барих боломж бас харагдаж байна гэдэг нь бас гэрэл гэгээтэй ийм ирээдүй харагдаад байна бас. Хамгийн чухал нэг зүйл бол энэ суулгац, за өрсөлдөө энэний хэмжээ байгаа. Тэр компани бол 3 өрсөлдөөний одоо байгууламж, өрсөлдөөний одоо төсөл хэрэгжүүлж ингэж жилд нэг 25-аас 30 сая өрсөлдөө бий болгох бодлогын хүрээнд бол үйл ажиллагаагаа явуулна. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөн бол гэнэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж гисэн зүйл биш ээ гэдгийг шууд хэлэх нь зөв байх. Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгов хотноо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч зориуд зорин очиж оролцсон юм. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгов хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтанд оролцож Монгол улсын байр суурийг илэрхийллээ. President of Mongolia. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хөлөмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилтөд тэмцэх шалдуурлыг бууруулах, 2030 он гэхэд тэр умаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлэв байна. Амьдралын их ус, усны их мод гэж манай ард түмэн ярьдаг юм аа. Тэр умаар тоологдох мод тарьж ургуулах санаачлаг хэрэгжснээр Аз төв төдийгүй Америк төв төрж байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хөхөл учруулж байгаа шар шорон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Улсын ерөнхий сайд Фумио Кишида, бүгд найрамдах генетик улсын ерөнхий сайд Нарендра Моди, Японы бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель нартай уулзахад Монгол улсын санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа
илэрхийлэв. Монгол нэгдсэн үндэсний байгууллагын цөлжөлттэй тэмцэх тухай конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дараа Дэлхийн банк группийн үйл ажиллагааг хариуцсан захирал нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын урлагч, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч, уур амьсгалын ногоон сангийн захирал нартай Монгол улсын ерөнхийлөгч албан уулзалт хийлээ. Улсын байгууллагууд санхүүгийн тал дээр мэрэгжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Эндээс нэг зүйл маш тодорхой анзаарэгдэж байсан. Байгаль орчны доройтлын эсрэг мод тарж ургуулах нь хамгийн зөв шийдэл мөн гэдэг дээр дэлхийн улс орны удирдагчид бүгд санал нэгдэж байсан юм. Монгол улс дэлхийн бусад улс орнуудаа мөр зэрэгцэн байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оролцож чадна гэдгийг төрийн тэргүүн олон улсын тавцанд дахин нэг удаа нотоллоо. Монгол Австралия, Европа, Others targeted. Rotterdam was rocked by us. This quickly turned nasty. Эдийн засгийн хүндрэл газар авч байна. Тухайлбал Азийн орнуудад хүнсний бүтээгдэхүүний үн 25% өсөж байна. Цар тахлын дам нөлөө дэлхийд даяар тээвэр логистикийн гацаа үүсгэж нийгэм эдийн засгийг нэрвэж байна. Америк нэгдсэн улсад инфляцийн түвшин 5 дахин нэмэгдсэн бол Монголд ч юмны үн өсөж байна. Нийгэм бухимдаж байгаа нь үнэ. Гэхдээ Монголын төр засаг нэгдсэн бодлогоор нэг зүг рүү харж энэ асуудлыг шийдэхээр хичээж байна. Сүүлийн 30 жилд анхудаа Монголын төрийн 3 өндөр албан тушаалтан нэг танхимд цуглан хувийн хвшлийнхэнтэйгээ нийн нугуу ярилцсан санал бодлоо солилцсон. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх сэдэвт төр, хувийн хвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх чуулга уулзалтаас дараах зөвлөмжийг гарган хэрэгжүүлж эхэллээ. Бизнесийн орчны суур шинжилгүүдийг нэн яаралтай эхлүүлэхэд төр, хувийн хвшил санал нэгдэв. Миний харж бугаар энэ цар тахлын дараа дэлхий хоёрлогдно. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан нийгэм эдийн засаг нь бүтцийн өөрчлөлтийг хийж дасан зохицсон улс орнууд. Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн эдийн засаг нь мөддөөс ихгүйгээр унсан иргэдийн амжиргаанд оройтсон улс орнууд гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Хувийн хвшлийн оролцоотойгоор хөрш орнуудтай хийх худалдааны урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарахаар боллоо. Өнөөдөр нүүрсний 2 тэрбум долларын экспорт явуулж байгаа. Тэгэхээр зах зээлүүд хамгийн оргил үедээ байна. Тэгээ энийг одоо гашуун сухад ялангуяа бомтын төмөр замын холболтыг энэ дараа одоо 22 онд шийдэж чадах юм бол мэдээж 23 24 онд бол эдийн засгийн экспорт төрнийг ойролцоогоор 3-4 тэрбум долларын нэмэлт ийм одоо экспорт өнөөдрийн зах зээлийн үгээр бол харагдаж байгаа. Төрөөс бизнес эрхлэгчдэд болгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, давхарцсан хяналт шалгалт, хүнд сурталыг арилгах ажлыг эрчимжүүлэхээр бол Аялын үйлдвэрлэдэг хүмүүс чинь ажилчид байдаг юм аа. Альва байгууллагын амьд зүйл нь бол ажилчин. Сүүлийн одоо боли 10 жилдээ энэ ажилчин ангийнхнаа салбарыг орхисон байна. Харилцаа нийгмийн амьдралд нь энэ боломжийг бий болгож өгөхт нь тусламж үзүүлээч төр засгийн нэ. Хөгжлийн томоохон төслүүдийг өргөвчлсөн горимоор их хвшил тулгуурлан хөдөлгөхөөр боллоо. Тэгээ ерхийсээ төрөмөл нэлээд онцгой хиллээ одоо экспорт их дэмжих юм байна. За хөрөнгө оруулалтыг бас их одоо өгшүүл дэмжих юм байна гэдэг ийм бас урам зориг одоо найштай сайхан мэдээд хэллээ. Эдийн бомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, экспорт, импортын тээвэр, логистик үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэл онцгойлон анхаарах болов. Улсын төсөв гэдэг бол хэмжээтэй нэг айлын тогоол гэсэн үг. Тэндээс бүгдээрээ холбогдож хоол идэж байгаа. Харин тэр хоолыг хийх болохоор ганцхан муу ээж л хийж байгаа. Ээж чи хэмжээтэй шүү дээ. Монгол улсын нэгдсэн төсвийн бүх юма даалгад одоо болив. Одоо 30 жилийн юм хурд сухад нэг юм сэдвээр
ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд ийм урт хугацаанд төвчээртэй ингэж анхааралтай оролцож ирснийг ерөөсөө санахгүй байна. Тэгэхээр энэ үр дүн их сайн байх болов уу гэж бодож байна. Төр засаг илүү одоо бизнес эрхлэгчдийн нүдээр эргээд одоо жишээлбэл энэ зөвшөөрөл болон хяналт шалгалтын энд одоо том хүн суртлуудыг харахыг эрмэлзэж байгаа. Бид нар ч ер нь 800 жилийн өмнө таргуун дахлаар тусчаад тэрнээс өөрийгөө хамгаалж ирсэн ард түмэн ш тусгаарлаж. Тийм учраас энэ цар тахлын цаана гардгаараа гарна. Бидний зөвхөн монголчуудад нам болон талцах, альва талцал хуваагдал нь хөгжлийн хамгийн өндөр том чөтгөр тушаа болж байсныг манай нэн шинхэн түүх бидэнд сануулсаар байгаа билээ. Эк Монгол. Монгол орны цэвэр усны нөөцийн 74% нь агуулгадж байгаа хөвсгөл далайн ээж хорд хавдар мэт бохирдлын ирмэг дээр тулж ирээд байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой одтой аюул занал мөнөөсөн мөн. Монгол улсын цэнгэг усны нөөцийн 70%-ыг бүрдүүлдэг хөвсгөл нуурыг хамгаалах цаг болсныг эрдэмтэн судлаачид хэлж байна. Тэгвэл энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч анхааралтай авч холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Яг нуур бол төв тунгалаг мөнгөтэй байх хэвээр. Гэтэл бол кола шигтэй энэ харцаа шиг ийм мөнгөтэй болсон байгаа. Ер нь усгүй бол алтаар яах юм бэ? Газар байхгүй бол улс яаж орших вэ? 1950-ад оноос Үлсгэл далайд бензин шатхуун, өргөн хэрэглээний пратэрдэж байсан 60 гаруй автомашин, мотоцикл, ус онгоц живж бохир дуусаар. Тал тийш 50 орчим метр хэмжээтэй шатхуун алдагдсан байна. Тэгээд далай дотор одоо байгаа шатхуунууд задарч байгаа. Бор 500 загварын Сүхбаатар хөлөг онгоц 309 тонн жинтэй эргээс 110-аас 120 м, 12-оос 16 метрийн гүнд живж, хойд хэсгээрээ усны түвшнөөс 9 м, урд хэсгээрээ 3.2 метрийн гүнд, уурын ёроол 1.4-өөс 1.9 метрийн гүнд аг шаварт шигдсэн байдалтай байлаа. Ямар арга хэмжээ авах ёстой, цаашдаа далайгаа яаж хамгаалах ёстой гэх олон агуун ажлууд энийг дагж хийгдэнэ. Энэ бол айгүй том ажлын эхлэл тавьж байгаа шүү. Маш том ажлын эхлэл. 2021 оны 10 дугаар сарын 1-нд Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны бэлтгэл эхэллээ. Цэрэг, айрам, онцгой байдлын салбар, мэрэгжлийн хяналт, орон нутгийнхэнгээд татан авах баг бүрэлдэхүүний 120 албаагчид, танк, өвгч бүр, катер зэв, ковш, гал унтраах автомашин, хүнд даацын чирэгч, тээврийн хэрэгсэлгээд нийт 51 техник хэрэгслийг нуурын эрэгт татан төвлөрүүллээ. Татан авах ажиллагааны хамгийн чухал хэсгийн нэг бол хөлөг онгоцонд эхлэгээ суурилж, дан таталгыг холбох ажил байлаа. Хойд системээр хүнд жигтгэсэн нэг төрхлөө. Хоёр дахь хөглөө нотоо зэрэг хойд хаалган дээрээс юм хүндэн тул хөшүүр хийж байгаа. Зангууны хоёр кинетик нөхөд тороос орж эхлээд хойшоос сүрэлгээ явуулсан байна. Дөнгөж сая хойшоогоо бүх бэхлэн цэгүүдээ нэг үрчлэг үзэг шалгалт хийчихэд гарч ирлээ. 2021 оны 10 дугаар сарын 7 Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа эхэллээ. Ундол цаг 58. Ирмийн 21 оны 10 дугаар сарын 13 хөлгийг татан гаргах ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж, хөлгийн их биеийг 69 градусын байрлалд босгов. Өнөөдрийн таталтын ураг өмсөндөө босох төлөвтэй болсон 69 градусын надад оржээ. 2021 оны 10 дугаар сарын 21 хөлгийн их биеийг уурын мандалд ил гаргаж ирэв. Баатар хөлөг онгоцтой 2 пошиг буюу одоо 400 литр масл буюу редукторын одоо тос байсан. Энэ бол асгарж исэн байна лээ. Тийм учраас тодорхой хэмжээний бохирдлоос энэ татан гаргах ажиллагааны явцад бид нар бол нуур авс хамгаалж чадсан онцлогтой байна. 1 литр шатхуун
мянган тонн усыг бохирдуулдаг гэсэн судалгаа бий. Өвсгөл нуур 380 км3 эзэл хүнтэй гэж тооцоход 400 гаруй литр шатхуун нуурыг хэр хэмжээнд бохирдуулах байсан нь төсөөлшгүй. 2021 оны 11-р сарын 1-нд хөлгийг татах ажиллагаа амжилттай үргэлжилж хөлөг бүрэн бослоо. Тангаар ажиллагаанд анх удаа хөгж понтон дээр одоо галын ад машиныг байрлуулан одоо хөлөг онгоцноос ус сургуулах ажиллагааг бас Монгол улсаас анх удаа зохион байгууллаа. 3 дугаар төвшин буюу хөх төвшингөөс завийг татгаргах үед дотор нь байгаа 300-400 тонн усыг сорох ажиллагаа ерөнхийдөө 6 хоног үргэлжилсэн. Өдөр болгоно 300 тонноос сорон гаргасан байна. Машин 23 хөдөлгөөрөөсөө эхлээд гоос хөдөлгөөрөөсөө тавтай цаг эхлүүл. Ирмийн 21 оны 11-р сарын 7 12 цаг 45 минут Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан өвсгөл нуурыг хамгаалах ажил биелэлд олж их далайн харанхуй гүнд 36 жилийн турш орхигдсон Сүхбаатар хөлөг онгоцыг амжилттай татаж мөн хэн зогсоолд нь байрлууллаа. 36 хоногийн хугацаанд нийт 60 удаагийн таталт хийж 16 шумбагч цэл хүйтэн усанд 500 гаруй удаа шумбаж цэнгэг усын нөөцөө бохирдлоос аварч Монголын хамгийн том усан доорх ажиллагааг инхүү эрсдэлгүй амжилттай гүйцэтгэлээ. Ерөнхийлөгч Хүрэлцөх өвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлж байгаль хамгааллын дэлхийн сүлжээнд нэгдэн орох ажлыг эхлүүллээ. Түүхэндээ баг анх удаа гадаан гүнд усны гүнд энэ том хөлөг онгоц гарах ажиллагааг одоо зохион байгуулж байгаа. Тэгээд та бүхэн маань үнэхээр одоо сайн ажиллалаа. Маш хүнд цаг үе ажилласан. Улсынхаа хамгийн анхны хөлөг онгоцыг далайн ёроол биш тийм ээ. Наранд гаргаад мөнхийн зогсоолтод зогсоогоод ард түмэндээ сайхан үзэсгэлэн болгож одоо ингэж үлдээж байгаа явдал та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг илэрхийлье. Авар хөлөг онгоц одоо дахин далайн мандалд хөөхгүй ч иргэний зогсоолдоо мөнхөд зогсон аялагчдыг ийг хужирлаж анхны усан тээврийн түүхийг өгүүлсээр байх болно. Эг Монгол. Өдрийн мэндийг хүргэе цэцэг маань усаага. Тэгээд энийг болохоор би өөрөө шийдэл ус гэд нэрлэлчихсэн. Ингээ хайрлах юм бол бид усаа хайрлах ёстой. 2021 оноос хойш яг одоо усны нөөц маань ер нь яг хомсдох тал руу орж эхэлнэ гэсэн. Хот ерөөсөө 1-2 жилийн дотор усан сан шахуулж дуусна гэдэг. Улаанбаатар хот маань 2030 он гэхэд ундны цэвэр усны дутагдалд орно гэсэн цочирдом дүгнэлтийг мэрэгжилтнүүд хийж байсан цаг саяхан. Тэгвэл энэ цаг ард хоцорсон. Монгол улсад анхны улс гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Иргэн санаа. Америкийн зүүс Вашингтон хот. Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн Хүрэлцэх Америкийн нэгдсэн улсыг халдван ёсны айлчлаа. Яг одоо цагаан орноос эхэлж байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй хэлэлцээр байгуулахаар яг одоо цагаан орныг чиглэн ирж байгааг үзэгч та бүхэн харж байна. Монгол улсын ерөнхий сайд Хүрэлцэхэд Америкийн нэгдсэн улсын тэрийн нэрийн бичгээр Помпео барааллаа. Төрийн департаментын ордонд Монгол улсын ерөнхий сайд Хүрэлцэх Америкийн нэгдсэн улсын тэрийн нэрийн бичгээр Помпеоноор мянганы сөрлийн сангаас олгох 350 сая Америк долларын буцаггүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Мянганы сөрлийн сангаас олгох бүх хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах Монгол улс анх удаа саарл усыг цахилгаан станц, аж үйлдвэр, уул уурхайд ашиглаж эхэлхий. Энэ 350 сая доллараар буцалтгүй тусламж буюу иргэн төлөгдөхгүй ингээ үзэгч та бүхэн тодорхойлж хэлхийг хүсэж байна. Харин одоо бүтээн байгуулалт эхэллээ. Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр тохон үйлдвэр байгуулахар болсон. Энэхүү компакт гэрээн
үнэхээр бодиттой өөрчлөлтийг авчирч өнөө хүртэл хамтын ажиллагааны багтам амжилт болж ирсэн шигээ цаашид ч үргэлжлэхэд нь бид чадах бүхний тууштай их болно гэдгийг амлаж байна. Монголын ард түмэнд ашиг тус өрөг өжөө өгөх энэхүү компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө мянган сорилтын корпорац тууштай хамтран ажиллахаа илэрхийлье. Үүний нэг болох 93 сая Америк долларын өртөг бүхий ус хүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Та бүхний одоо ажлын үр дүнгийн хүчээр одоо өнөөдрийг ажил маань албан ёсоор эхэлж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Олон сайн ажиллаарай. Тэгээд энэ бол одоо Монгол улсын одоо маш том асуудал шийдэгдэж байгаа. Эцсийн сайдаа маш баяртай байна. Шувуу дээр био дээр нийтдээ 30 ширхэг гүний худаг гаргаад тэгээд тэр гаргаж ирсэн усаа бид нэр энэ уулын бэлд авчираад ус гүн цэвэршүүлэх үйлдвэр дээрээ авчираад гүн цэвэршүүлнэ. Хоёр их усур маань өөрөө жилдээ 50 сая метр куб усыг олзуурлах ийм хүчин чадалтай их ус өргөтэй байгаа. Эндээс олзуурласан усыг энэ байгууламжид цэвэршүүлнэ. Энэ байгууламжийн хүчин чадал нь 75 мянган метр куб хоногийн ийм хүчин чадалтайгаар энэ үйлдвэр маань ашиглалтанд орно. Одоо та бид нар харж байгаа тэнцээ шинэ цэвэрлэх байгууламж маань баригдаж байгаа. 30 жил бид нар ярьсан. Энэ цэвэрлэх байгууламж энэ саарл усны үйлдвэр хоёр бол хүн холбоотой. Хамтарч ажиллах учиртай. Энэ бол Монгол улсын түүхэнд хийгдэж байгаа маш том бүтээн байгуулалтын ажил гэдгийг би энэ зориуд онцлон хэрэгжиж хэлхийг хүсэж байна. Он хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 4 буур нуурын устай тэнцэх хэмжээний үний цэвэр ус хэмнэнэ гэж мэрэгжилтнүүд тооцож байна. Эк Монгол Олимпийн наадамд монголчууд ертөнцийн чихний дуусталсан манай спортын түүхэн хүнтэй. Улсын олимпиадад Монгол хүүхдүүд Монгол улс Олимпийн наадмаас медаль аваад ирсэн тамирчдаа хуулийн дагуу шагнаж урамшуулдаг, бас алдаршуулдаг. Энэ бол сайхан үйл хэрэг мөнөөсөө мөн. Гэхдээ үүний хажуугаар бодох, эргцүүлэх бас нэгэн асуудал байна. Энэ бол Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчууд олон улсын олимпиадад амжилттай оролцсон. Олон 10 алт мөнгөн медалуудыг авч дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгасан байдаг. Гэвч эдгээр хүүхдүүдийг Монголын төр засаг өдийг хүртэл төдийлөн анхааралгүй явж иржээ. Тэгвэл энэ цаг Монгол улсын ерөнхийлөгч хөрөлцөхийн үеэс эхлэн ард хоцорч байна. Төрийн тэргүүн зарлиг гарган хэрэгжүүлж эхэллээ. 2021 оноос эхлүүлж олон улсын олимпиадад амжилт үзүүлж медальт байранд шалгасан сурагчдад тухай бүр нь Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна. Монгол улсын баг сүүлийн 5 жилд олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хим, биологийн олимпиадаас 52 медаль аваад байна. Монгол хүүхдүүдийн багийн амжилт тогтвортой өсөж дэлхийн 107 орноос 11-р байранд ороод байна. Үнэхээр олон амжилт энэ жил Монгол улс гаргаж чадлаа. Үнэхээр би бас баяртай байна. Бас ерөнхийлөгчөд ингэж бараалхаж байгаад бас итгэж чадахгүй амар сандраад байна. Тэгээ би ирээдүйд био технологиор төгсөөд Монгол улсын эмийн ургамлалаас эм гаргаж авах одоо чиглэлээр дэлхийн түвшний эм хийгээд одоо Монгол улсыг эдийн засгаараа дэлхийд харилцдаг болох мөрөөдөлтэй. Монголчууд оюун санааны хувьд ямар хүчрэг болсон вэ? Оюун санааны хувьд ямар одоо хүчин чадалтай ард түмэн бэ гэдгийг одоо илтгэж харуулсан ийм сайхан үйл явдал болж байна гэж одоо бас бид тавхандаа хэлхийг хүсэж байна. Тэд бүгд адил энэ цагийн баатар. Эк Монгол
салхитын мөнгөний ордын шүүгчид авилгын хэрэгт холбогдов. Салхитын мөнгөний ордны гих тодотголтой мөнгөн шагаа нарын 15 хүнд холбогдох хэргийг энэ сарын 14-өөс 22-ны өдрүүдэд хан урд дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. 125 сая долларыг шүүгч нар хувааж авч байгаа бичлэг байгаа гэдэг нь хэрэгтэй бичлэг байдгийн бол одоо нийтэд их цацаа, их гарга. Яг өнөөдрийн байдлаар шүүхээ ёс зүйн хороо ажиллахгүй байгаа. Иргэдийн 74% нь шүүхийг шудраг ус гэж үзэж байна. Гэмтэн ялгүй өнгөрөхөд тэнцвэр алдагддаг гэж үг бий. Эсвэргээр гэмзэмгүй нэг яллахад шудрагаас алдагдана. Нийгмийг дотроос нийдэж болонгортуулдаг авилга гэж зүйлтэй тэмцээг гэвэл нэн тэргүүнд шүүхийг шудраг болгох ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц хэлэхдээ хүн засгалдаггүй, хууль засгалдаг нийгэм байна гэж хэлсэн. Тэгвэл энэ ажилдаа ханцуу шамлан ороод байна. 2021 оны 1-р сарын 15-нд шүүхийн тухай хууль шинжлэгдэн батлагдав. Тэгээ бүтэн 2 жилийн хугацаанд энэ шүүхийн шинжилгээний тухай хуулийг зүтгүүлж хагаад 1 сарын 15-ны өдөр бид нар шүүхийн тухай хуулийг баталсан. Тэгсэн. Шүүгч даргад биш зөвхөн хуулинд захирагддаг болгож өөрчлөв. Шүүгчийг олон нийтийн хяналтанд оруулж гаргасан шийдвэрийн үндэслэлийг тайлбарладаг болгож хуульчлав. Одоо бид нар ч 12 жил хонглын шүүх ярьлаа шүү дээ. Тэгээ нэг нөхөр гарч ирэл ерөнхийлөгч болоод хонглын шүүхийн төлхөөрийг аваад явдаг. Баахан хүмүүсийг хил амд идэг, хэлмэгдүүлдэг. Тэгээ дараагийнх нь нөхөр ангуудаа нөгөөдхөөсөө одоо өшөө хорслоо тайлж авдаг. Тийм ээ? Нөгөө нөхрийг аваад чинь шоронд идэг. Энэ бүхний тасн зогсоо энэ шүүх гэдэг байгууллагыг бие даасан хараад ус байдалтай болгоё. Ингэхгүйгээр энэ нийгэм чинь шудрагаас тогтохгүй юм байна гэдгийг бид нар олж харсан юм. Өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч шүүгчид болон шүүгчдэд хяналт тавьж үйлчлэг тооцдог албан тушаалтнуудыг бүгдийг томилдог байсныг өөрчлөв. Шүүх эрх мэдлийн хэд төвлөрдийг задлж ээлжтэй бөгөөд харилцсан хяналт тэнцэлтэй болгож хуульчлав. Би одоо өөрийн өр хүүхдүүдтэй юм шүү дээ. Би чи эцэг юм. Миний өр хүүхдүүд, миний удам судрынхан өр хүүхдүүд маань хэн нэгэн хүний өмнө мөргөж бити амьдраасаа гэж би хүсэж байгаа. Харин миний өр хүүхдүүд тийм ээ хуулийн дор мөргөж амьдраасаа гэж хүсэж байгаа. Хуулийн дор мөргөж амьдраасаа гэж хүсэж байгаа. 2021 оны 2-р сарын 10 Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийг үндсэн хуулийн цэцэд өгснөөр хуулийн үйлчлэл зогсов. 2021 оны 9-р сарын 6 Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх энэ гацааг арилгаж үндсэн хуулийн цэцэд гаргасан байсан гомдлоос бүхэлд нь татгалзав. 2021 оны 10-р сарын 15-нд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар шүүх эрх мэдэл үйл сахиулах байгууллагын албаагчдын үндэсний чуулган төрийн ордонд боллоо. Та бүхэн улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашигаас хизээч ураж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл даалгавраар гэмгүй нэгнийг хэлэмдүүлж болохгүй. Гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг төрийн тэргүүний хувьд сануулan хэлье. Эк Монгол. Шинэ нисэх буудал, шинэ хот, шинэ боломж. Энэ бол хөшгийн хүндэд сүндэрлэн болсон авраг бүтээн байгуулалт болох Чингис хаан олон улсын шинэ нис хонгоцны буудал юм. Хэдийгээр Монгол улс бусад улс орнуудын адил цар тахлын хүндхэн нөхцөл байдалд байгаа ч гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд урагшлуулж дуусгаж чадж байна. Иргэн санаа. Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хүрэлцэх улсад албан ёсны ажил хийлээ. Ажилтны үеэр улсын ерөнхий сайд Шинзо Абетэй хэлэлцээр хийж эс хонгоцны шинэ буудлыг яаралтай ашиглалтанд оруулах талаар тохиролцлоо. 先日
Мөн ерөнхий сайд хөрөлцөх таны Япон улсад хийсэн айлчлал хичээл зүтгэл энэхүү том төслийг шуурхаа урагшлуулахад шийдвэрлэх гол нөлөө үзүүлсэн гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна. Харин одоо Хүчгийн хөндийн шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болж Монгол улсын ерөнхийлөгч Ухагийн хүрэлцэх оролцлоо. Зорчигч үйлчлүүлэгч маань амар сэтгэл ханамжтай байгаа нь мэдэгддэг. Онгоцонд ороод ирэхдээ өөр шинэ нисэх буудлаасаа орж ирж штэ. Ямар гоё болцсон бэ? Буян тухай маань тийм байсан штэ. Одоо ийм сүүлийн үеийн жишгт найзан орчин үеийн нисэх буудлаа таасандаа баяртай байна гэдэг бол зорчигч нар аягүй илэрхийлдэг болохоор бидний хувьд ч гэсэн маш даваа талтай аягүй сайхнаар эргээр хүлээж авч байгаа. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга. 24 агаарын хөлөг зогсох талбай. 43 м өндөр нислэгийн хөдөлгөөний барилга. 8,000 тонны багтаан жүхий шатхууны агуулга. Жилд 11,900 тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Тийм шинэ нисгийг ашиглалтанд орсноос хойш анх удаага явах гэж байна да. Айгуу сэтгэл өндөрөө. Сайхан болжээ. Чөлөөтэй саруулхан тэгээ одоо ер нь юмд сумхан юмыг мэдхэд амар болсон байна. Олон улсад ерөнхийдөө аягүй төстэй байна. Тэгээ хуучныгаа бодвол илүү цэвэрхэн, эмэсэгстэй, тэгээ том зохион байгуулалттай. Тэгээд амар олон гейттэй болцсон. Тэр нь бас аягүй илүү амар байна. Одоо яг шөнийн цаг ч гэсэн бас бүх юм нээлттэй тий. Ийм олон ажилтнууд бидний төлөө ажиллаж байгаа сэтгэл сайхан өндөр байна. Тэг үйлчлүүлэхэд хүртэл аягүй тав тухтай. Онгоц маань хөөрж буухад асуудалгүй. Яг орчин үеийн өөр орны онгоцны бодлуудын жишгэнд бүрэн нийцсэн гэж. Монголд ирж байгаа гадны авиа компани нисснэр ч гэсэн маш их баяртай байгаа гэж сэтгэл нэг бай. Санаа нэг байгаа. Олон улсын ингээл нисэх буудлуудаар явхаар чинь ямар гоё юм бэ? Ийм буудалтай болчихсон гэл байнга л харж ингээл харьцуулаад явдаг гэсэн. Энэ ажил би бүтээхэд оролцсон бүх хүмүүст одоо Монгол улсын ерөнхийлөгч талархал төвшүүл байгааг нь хүлээн авна уу. Хүмүүсийн CEOs зэрэглэлтэй аврах галуун трах барилгатай. Эдаасан дулааны станц болон цэглэгаан шуум сүлжээний дэд барилгууд. Охир ус цэвэрлэх, утгах зэрэг гоч харуу байгууламжаас бүрдэж байна. Эк Монгол. Хээрийн галуу нисэн үл хүрэх газараас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж их зохиолч Дашдоржийн нацагд орж байгаа шүлгэлсэн байдаг. Өнөөдрөөс 100 жилийн өмнөх Монгол улсыг өнөөдрийн Монгол улстай харьцуулахад тэнгэр газар шиг хол зураг харагдах нь мэдээж юм. Тэгвэл өнөөдрийн улсыг маань бүтээхэд манай үе үеийн сэхэтнүүд, үе үеийн нийгмээ манлайлан чирэгчд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдэг нь эргэлзээгүй юм. 1921 он ардын хувьсгал ялав. Янгасын 26 оны 4 сарын 25 Амбатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлаг сахилга батаараа шалгарсан 35 сурагч эрдэм сурхаар өрн их зорин одлоо. 1930 он тэд өрнөдийн соёл ахуйтай танилцсан суралцаад эх орондоо иргэн ирнэ. Тэдний дундаас их хошоо шагналт зохиолч намдаг, их зохиолч нацагдорж, өрийн шагналт ардын зураач нам хайцэрэг, Монгол киноны анхны найруулагч нацагдорж, өрийн шагналт академич аюурзан, ардын багш Батцух, анхны токерчин Сэдэд нарын алдартлууд төрөн гарчээ. Тэд бол шинэ зууны хөгжлийг түүчээлж, соёлын үрийг суулгасан манай улсын тэргүүний сэхэтнүүд байсан юм. Тэгвэл шинэ 90-нд Монгол улсыг хөгжил дэвшилд манлайлан түүчээлэх иргэд хэн бэ? Монгол орны өнцөг булан бүрт хичээл сурлагаараа бусдыгаа тэргүүлж байгаа хүүхэд залуучуудыг дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад сургана гэсэн Монгол улсын ерөнхийлөгчийн амлалт хэрэгжиж эхэллээ. Сайн байна уу?
Олон ирнэ гэсэн. Тий. Багтаа Манай дурдаар ирдэг. Олон сайхан. Ерөнхийлөгчийн захиад аалга. Эрхэм дүү хүний зэрэг төхөрч амьдрал төгөл давж байж чухал үү дээ. Хичээл зүтгэлээр үе тэнгийнхээ манлайш сэтгэлэг хөтөлбөрийн эзэн болсон чинь сэтгэлээсээ баяр хүргэе. Би Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсдэг. Их ихэнх байрлахнууд бариад Өлгий хотыг минь хөгжүүлэн гэж л бодож байгаа. Манай аваачид бол Малчид Ховд аймгийн үеийн нарийн голгаагийн хараад. Шинэ баярт мэдээ хамгийн түрүүнд хин тоосон. Хамгийн түрүүнд аавраа. За, хамтаа явчих. Өөр ихтэй шаамтай шийдэх. 2 хүн хэлсэн чинь. Хотоос явна уу? За, Хотоос явна. Өнөөдөр та гэртээ байцгааж юу? гэртээ байсан. Бид бас нэг хүнтэй хамт яваа. За. За. За манай залыг оруулаад ирээрэй. Тэд ирдэнэс хэлэх юм аа. Чуу ашиг манган захтав. Харгап усангаа. Кэнзүрүү. Ерөнхийлөгч илгээд 2001 эцүүгээд жилд нэг сум хороо олгоноос 330 сум, 171 хороо, нийт 501 хүүхдийг сонгож байгаа юм. Танаа охин тариалан сумаасаа эсэлтийн ерхий шалгалтаа хамгийн өндөр өгсөн. Тэгээ төрөөс гадаадд сургана гэсэн үгэ хүүхдээ. За. Тэнгэртэй залбирж агаарэ ээж. Тэнгис талын үзүүлнэ. Тандаа хязгааргүй байртай шүү. Ийм мундаг хөдөлмөрч хүний хүүхд талсан дэн хэрэг баярлж байна. Би бүр илүү хичээнэ. Хамгийн миний амжилтыг төсөөлөх аргагүй. Хүч тайртай шүү. Тэдрийг айгуу тэрсэн ариг ганцхан хөлийг минь дөрөнд хүргэж гисэн баярлалаа. Яг ойлгож аваад цаашаага авчи явж байгаа энэ багтуулид ч гэсэн маш их баярлалаа гэж багшийн хувьд бас хэлэх гэж байгаа. Хүүхдээ бүр өлгийг авчихсан. Бүр өстө жинхэнэ шүрбий болж байна. Хэрвээ миний бизнес хөгжин дэвчих юм бол хэсэг орондоо хөвөөсийн хөрөнгө оруулалт хийгээд гэр хорооллыг багасгах, бүтээн байгуулагчийн инженерчлэлийн үйл ажиллагаанд санхүү оруулалт гэж бодлоо. Миний сонсноор бол энэ Өлгий хотод хамгийн дээд тал нь 9 давхрын барилгыг барьж болдог юм байна. Харин би тэрийг нь 10 давууланда тэгж л Энэ ерөнхийлөгчийн илгээлт нь бол бүх хүүхдүүд тэгш хандж байгаа. Айгуу тийм биднэрт энэ сум орон нутгийн хүүхдүүд олж байгаа айгуу том боломж. Энэ боломжийг бүр сайн ашиглах хэрэгтэй. Илүү хичээх хэрэгтэй. Эдгээр залуусвал сум дүүр орон нутагта сурлаг хүмүүжлэрээ тэргүүлж дэлхийн шилдэг их дээд сургуульд ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцахаар болсон 428 сурагчдын төлөөлөл. Монголын ирээдүй болсон та нартаа баяр хүргэж амжилт хүсье. Монголчууд бид гэр дотроо асуудлаа ярьж шийдэж чаддаг ард түмэн. Хэдийгээр асуудал зовлон бэрхшээл олон байгаа ч гэсэн бид энэ бүхнийг эв нэгдлийн хүчээр хамтдаа даван туулах болно. Яагаад гэвэл бид нэг л их оронтой. Яагаад гэвэл бид нэг монголчууд юм. Нэг Монгол хөтөлбөр танд хүрлээ. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч танд баярлалаа. Монгол